Тэгээ 18 жил их хурлын тогтоол гаргачаад энэ стратегийн ордод тооцоолох тогтоолоо их хурлд оруулж ирээгүй 18 жилийн хугацаанд ер нь юу болгосныг бол тэгээ та бүхэн зүгээр нэг хоёр жишээнээс харж байгаа шүү дээ. Тэгээ энэ ямар одоо орчин үеийн залуучууд их өөр болсон юм бэл. Түрүүн бас жаргалан гишүү хэлж ийсэн. Энэ Чингис хаан баялагын сангийн менежментийн компанид энэ орчин үед өндөр боловсрол эзэмсэн залуучуудыг орж ажилуулж тэр дэлхийн хөрөнгө оруулалтын менежментийн компанийг урьж авчрах, менежментийг сайжруулах, тэр asset management хийлгэх гээд ингээд бид нар ч урьж залж байгаа байхгүй яг үнд. Тэгэхгүй бол энэ төрдөж ажиллах хөнгө болчиход байна л да. Тэгээ нөгөө өгөөжийг нэмэгдүүлэх ажлуудыг хийлгэхэд дэлхийн хил усаар ярих гадны менежментийн дээр орж ирэхэд бас зүдэржил байгаа байхгүй. Тэгээ энэ залуучууд чи өөрсдөө нөгөө офшороор дамжуулаад яаж мөнгө төгрөг гаргадгийг, яаж үндсэн дамсан хэлхээ холбоо үүсгэдгийг, яаж шанхууруулдаг вэ гэдгийг бол надаар хэлүүлдэггүйгээр өөрсдөө гаргаж ирээд олон улсын тэр биржээс мэдээллийг аваад ингээд нэгтгэхэд гаргаад ирж байна л да. Тэгэл ингээд байгаа л баримтууд ингээд гаргаал тавихад зүгээр нэг дээр нь л нэг юм болдог. Түүн шиг одоо бол бид нэр цаашдаа нөгөө нуурыг харахгүй, худгийг нь хараад оог нь харахаар овоолгыг нь харахгүй байдаг ийм зарчимгүй үйлдэлээ бол таслан зогсоогоод баялагын сан дээр яг тэг шантах ёстой. Хэлцээр хийх ёстой. Тэгээ байгалийн баялагийг хэн нэгэн бүтээгээгүй. Ингээ бүгдтэй тэгс сайхан хэлцээр хийгээд ингээд асуудлаа шийдэх юм бол баялагын сангийн хуримтлал нэмэгдэнэ л гэж ойлгож байгаа. Тийм учраас бүгдэд тэг шандъя гэдэг энэ зарчмаар энэ баялагын сангийн хуулийг хэрэгжүүлэх гээл ажиллаж байгаа. Тэгэд энэ хүрээнд асуудлаа шийдээ явна. Тэгээ бид нэг зүйлийг ойлгох ёстой. Тэгээ одоо тэнд хэрвээ янз бүрийн одоо энэ орд газрууд энэ байгалийн баялаг дээр одоо хуулийн хариуцлагатай асуудал байвал татвараас нуугдсан тэр офшороор дамжуулсан янз бүрийн асуудал байвал тэрийг хуулийн байгууллага тогтооно. Бусдаар бол тэр баялагын сангийн хэлэлцээр тусдаа асуудал. Бүгдд нь тэг шаандна. Их хурлд одоо оруулж ирнэ. За тэгээд асуудлаа хамтдаа шийдээ явна. Хуулийн хариуцлагын асуудал бол хуулийн байгууллага. Янз бүрийн баримтууд олдсон бол түүнийг хуулийн байгууллага илгээн, түүнийг хуулийн байгууллага шалгана. Гэхдээ үүнээс үл хамааран монголчууд байгалийнхаа баялагтаа эзэн болох ажил бол тасралтгүй хийгдээд явна л гэдэг ийм байр суурьтай л байна.